За та бүхэндээ шөнийн мэнд хүргэе. За би яг одоо нэгэн айлын гадаа ирсэн байна. Тэгээд энэ мэндчлэгээ явуулж байгаа хүн нь болохоор эхнэрийгээ гомдооцсон байгаамаа. Тэгээд очиод намайг уучлахгүй гад гэсэн. Тэгээ одоо би энэ эрхэм эхнэрийг нь уучлаарай гэж хэлээл уучлаа гэдэг үгийг сонсох зорилгоор ийшээ орж шүү. За манайхан тэгээд ийм гоё захидлыг бас илгээсэн. За тэгээ хамт орж уншиж өгье. За уучлалын захидал хүлээхээр айгаад идэм үү би хүрхэхээр. За одоо гүрээ цаачтай байгаа юм шүү. Нохоогүй л байсан байгаа да. Ингээ орч болох юм болов. Хөөгдөд нах. Юм байна. Ямар ч хөл. Нохоо харагдахгүй л. Одоо ороод шил цанд нь тэгээ шилээ арчиж нилээн зогсно. Говийн их болно. Чүпэ. Хүн байна уу? Яна уучлаарай, хүн байна уу? Сайн байна уу? Би нэг мэдлэгийн газраас явж байгаа байхгүй юу? Тэгээ оюун эрдэнэ гэдэг хүнтэй уулзсан. Яа, энийг жоохон төлөж жагаад. Яа. Янас гинт ороод ирсэн. Энд чинь ингэж тийм бэл. Чихэр мэхэр зүгээрээ. Чихэр мэхэр зүгээрээ. Сайн байна уу? Гинт ороод ирлээ шүү. Харин тийм зүгээр. Гаднаас дуудахаар дуудсан билүү гэж байгаа. За нохоогүй гэсэн юм шууд орчих гэж таард ирлээ. Би сууж таа. Манай үсээ янзлах шиг. Үсээ янзлаад байна. Айгуу л гэдэг. Сайн байна уу? Та мөн үү? Тий, оюун эрдэнэ гэдэг хүн мөн үгүй хүнээ таних гоё шүү дээ. Энэ гоё бичлэгтэй шүү. За гэхдээ зүгээрээ хойл амир хөөрхөн гарна заяа. За манайх болохоор нандин өгүүлэг шүлэг мэндчилгээгээд мэндчилгээ дамжуулдаг пэйж үүдэг байхгүй юу. Тэгээд өнөөдөр бидэнд нэгэн хүн хандаад бидний хайртай бүсгүйд очиод энэ захидлыг уншаад өгөөч, дамжуулаад өгөөч гэсэн. Тэгээд манай хамтарч ажиллагаа очир цэцгийн дэлгүүргээд тэр ийм гоё цэцгийн баглаг танд зориулж боолгосон. За тэгээд би тань захидлыг уншаад өгөх үү. Ихч сонсох гээд ах ихч та. Энэ бүр амар гоё тийм хайрын захиа байгаа байхгүй юу? За. Таныг байгаа болохоор хичээлээ энэ та. Тийм. Болчих гэж. За. Тэгээд биднэрт юу гэж ирүүлсэн бэ гэхээр хайртай эхнэрийгээ гомдооцсон байгаамаа. Тэгээд уг нь би уучлаарай тайлбарлаж зөндөө хэлсэн боловч сайн уучлах чадахгүй байгаа намайг. Тэгээд танахаас л очиж ингээ гоё бүр ингээд уучлаарай гэж хэлж байгаагаа бичлэг болгоод тустаа ингэж бүр хадгалаад тэгээд үнэхээр хайртай шүү гэдгээ бас энэ бичлэгэн дээр ингээд амлаад ингээ үлдээж байгаамаа гэдгсэн. За тэгээд хэлж байгаа бүхнийг минь ойлгоод намайгаа уучлаарай хайрт минь. Миний гойхон бүсгүй оюун эрдэнэ чамдаа гэж гарцаглагдсан захидал байгаа. Тэгээд сайн уу хайрт минь үнэхээр их санаж байна. Бас өөрийгөө ойлгуулж чадахгүй байгаа болохоор сэтгэл зүрх өвдөөд урагдаад байх юм аа. Хайрт минь ганцхан таны л хань энэ амьдралаа босгохын тулд тань нь өдөө хүртэл өөрийнхөө хэмжээнд зүтгэж байгаа шүү. Гэхдээ энэ үед чамаага уурлуулж гомдоогоод байгаад уучлаарай. Хөөхөн хүүгээ сайхан хань чамаага үнэхээр их санаж байна. Тэгээ удахгүй яваад очно гэсэн. Бидний босгосон 5 жилийн амьдрал минь надад юунаас ч илүү хамгийн их үнэтэй. Миний амьдралд ирсэн чи минь мөн миний хөөхөн хүү надад хамгийн их үнцэнтэй. Харин одоо жаахан харц дундуур
дутууч юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ жилээс жилд тэмүүлэх сэтгэл зүрх минь хамгийн жаргалтай гэр бүлийг бий болох болно. Хүсэл мөрөөдлөөс ундрах хамаг сайхан бүхнээ чамдаа зориулаад хүсэл мөрөөдлөөс дүрлзэх энэ хайрынхаа томоос том итгэлээр гарааст нь хизээж тайхгүй. Аз жаргалтай амьдралыг надтай хамт бүтээгээд өгөөч ээ. Тэгээд танаас гуйж гинэ. Намайг уучлаад өгөөрэй. Тэгээд харин чамдаа энэ цагтлыг сэтгэл гаргаад бодон байж бичсэн юм аа гэд хань пүрэв сандуугаас нь 12 сарын 13-нд гээд энэ цагтлыг танд аваачаад өгөөрэй гэсэн. Тэгээд өгч хэлнэ. За баярлалаа. За сондоо сайр тийшөө үзье. Тэгээд би энэ цагтлыг бичгтээ тэгсэн. Та өөрөө ингээл гомдоос нь л юм чинь өөрөө наа цагталтаа орох ингээ бүх үгээ сэтгэлээсээ гаргаад бичгээд байсан. Тэгээд надад яг юунаас гомдоосон яг тань төрж байгаа мэдрэмж чи юу вэ? Надад ингээ сайн яриа хилээд тэгжээж яг тийм сэтгэлээсээ гарсан захиаг чи би аваач зүгнэ гэж хэлсэн. Тэгээд харин ийм гоё цагтлыг сэтгэлээс шингээж бичсэн шүү. За. Баярлалаа. Хоёртаа бүр аз жаргал хамгийн сайн сайхныг хүсье. Та гурав минь амар гоё амьдраарай. За баярлалаа. Амар хөөх юм бэ. Болоогүй шүү. Одоо